За сайн байцгаана уу? Монголын баялаг дэлхийн иргэн хүмүүжлүү боловсрлоо сэдвт хэлэлцүүлэг яриа маань өнөөдрийн дугаараараа эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт бид бүхэнд урд нь одоо 1-2 ч удаа одоо зочин болж оролцож байсан хос хоёр маань иргэн оролцож байгаа. За бидний хувьд бол ерөнхийдөө ойлголцол гэдэг юм уу хийж бүтээхийг хүсэж байгаа харж байгаа өнцөг одоо зорж байгаа зорилго ерөнхийдөө их нэг зүг рүүгээ байдаг үднээсээ илүү одоо ярилцахад бас одоо хийж яваа ажлыг нь өөрийнх нь ойлголтыг бас хүрэхэд илүү залуучуудад өгөөжтэй юм а гэдэг үднээсээ зочноо бол би бас удаа дараа л ингээд оролцуулаад байгаа юм шүү. За тэгээд өнөөдрийн маань урилгыг хүлээн аван дахин оролцохоор болсон бас баярлалаа. Сайн байна уу? За мэдчлээ. За маш баярлалаа. Та бүхэндээ уран сайхан хаврын мэндийг хүргье. Тэгээд бүх юм сайхан цэцгэлж дэлгэрч идэг энэ сайхан удирлаар бас энэ дугаараар уулзж байгаа маань туйлын таатай байна. За баярлалаа. Тэгээ өмнөх бид хоёрын бас хүргэсэн ас жаргалын талаар энгийн яриануд маань бас залууст маань их хүрдэг юм шиг санагдсан. Миний хувьд тэгж ойлгогдсон. Тэгээд магадгүй нэг ч гэсэн хүний амьдралд нэг ч гэсэн зүйлийг ойлгуулах гэхээсээ илүү тэр хүн маань ойлгосноо бас яг өөрийн амьдрал дээрээ хүлээж аваад хэрэгжүүлээд бас үр дүнгийн ч гэсэн үзэх тийм ээ зохион байгуулалт эмх цэгцтэй байх чинь эргээд юусаа ас жаргал юм шүү гэдэг ойлголтыг л маш энгийнээр ярьж танилцуулсан маань бас хүмүүст хүрсэн санагдсан. Тэгээд энэ удаа бидний хувьд одоо хос хоёр маань бол нэлийн манлайлал өндөртэй залуусын төлөөлөл гэж би хувьдаа хардаг. За Монголд маань илүүтэй энэ үгийг хэрэгэлдэг те одоо манлайлал үзүүлэх, манлайлалтай байх гэдэг ч юм уу те. Ер нь манлайлал гэдгийн талаар би энэ үгийг их олон сонсч байсан. Тэгээд энэ үгийн талаар үг гэхээсээ илүү энэ ямар утга агуулга илэрхийлээд байна. Ямар хүнийг манлайлалтай хүн гэж хэлээд байна те. Энэ талаар хувь өнийхөө хувьд өөрөө одоо тий залуусын төлөөллийн хувьд одоогийн өнөөгийн цаг хугацаанд бол ер нь энэ талаар ямар ойлголттой байна вэ? Асуулт бол их агтсан том асуулт байна л дээ. Бидний хэмжээний асуулт гэж би хувьдаа бодож байна. Өөрийнхөө л ойлголтоор хариулъя л да тийм ээ. Манлайлал гэдэг бол тухайн амжилтын үндсийг нь болоо гэж бодоод байгаа. Амжилтанд гараад дээр нь зогсож байгаа хүнийг бол манлайлж ийн гэж бол үзэхгүй байна тийм ээ. Иргэн тойронд байгаа хүмүүсээ ач жаргалтай байлгаж чадаад байгаа. Иргэн тойронд байгаа хүмүүсийн зөв чигийг зөв олуулахад туслаад байгаа. Тэрний учиг холбоог ойлгочихсон, зөвлөчихдөг. Гэхдээ нөхцөл зөвлөгөө гэхээсээ илүү одоо алдаанаас нь сэргийлж өгдөг, магадгүй өнгөрснөөс нь суралцуулж өгдөг. Тэр хин нэгэн хүнийг л манлайлж ийн гэж хүний хувьд үзээд байна. Нийгмийн хувьд ингээд манлайлж ийн гэхээр нийгмийн манлайлал гэдэг зүйл чинь ерөөсөө л идэх оролцоо юм байна л да. Идэх оролцоо. Альва олон юмд оролцоол энэ тэнд яваад байгаа хүн ингээд олон хүнд ингээд лаг мундаг чаддаг мэддэг харагдаад идэг боловч тэр хүн чаддаг мэддэгтэй биш. Тэрийг хийхийг хүсэж байгаадаа, ойлгохыг хүсэж байгаадаа үйлдэл хийж байгаа юм байна. Тэр манлайлал гэдэг зүйл үйлдэл гэдэг зүйлээс эхлээд тэр үйлдэлээсээ урам авч хөгжиж сайжирч чадж байгаа. Түүнийг өөртөө биш эргэн тойрныхоо хүмүүст одоо тэгш хувааж хүртэж чаддаг хүнийг л манлайлж ийн гэж хувьдаа ойлгоод байна л та. За маш гоё тодорхой энгийнээр тайлбарлаад өглөө. Ерөнхийдөө их энгийнээр тайлбарлахаар хүмүүст их хүрдэг юм байлээ гэж ойлгосон тий. Тэгээд тийм үнэхээр одоо сая эхлээд манай ах хоёр маань хэлсэн асуулт бол агцсан том асуулт санагдаж байна гэдэг. Яг үнэндээ би ч бас хувьдаа манлайлал гэдээ бодоход энэ гэр бүл дотор ч гэсэн тийм ээ гэр бүлийн гишүүд дотор хүүхдүүд дотор маань ч гэсэн эдгээр ер нь хувь хүн болгон өөр ингэсэн манлайлалтай юм аа гэж л хараад байгаа юм. Тэгээд хүрсэн цэгтээ очиод гарч ирээд би манлайллаа гэж хэлэхтэй гол нь биш. Яг л одоо тэгээд бүх цаг хугацаанд өөрийнхөө хийж байгаа гаргаж байгаа үйлдэлтэй хэлж ярьж байгаа бусдад түгээж байгаа хүртээж байгаа бүхэн нь л ер нь ингээд манлайлалтай байгааг нь харуулж өгдөг юм байна. Ойлгож авлаа. Баярлалаа. За ингээд нэг бодогдохоор харуулж орж ирж байна. Ямар бодол харуулж орж ирж гинэ вэ гэхээр манлайлал үүрэг хоёроо ялах ёстой юм болов гэж. Тэр нь юу юм гэхээр хувь хүн болгоно насанд нь тойрс үүрэг гэж байгаа тийм. Тэгэд өөрийн гэрэлтэх ёстой цагтаа байгаа тэр газараа гэрэлтээрэй гэж зөвлөмөр нь. Яг тэгэхээр сурагч хүн бол
сурах ёстой. Ажилтан хүн бол ажиллаа хийх ёстой. Аав ээж бол үр хүүхдээ өсгөх, ар гэрээ авч явах. За аль нэг улс төрийн салбарт ажиллаж байгаа бол технологийн салбарт ажиллаж байгаа бол өөрийн үүрэг гэж нэг юм байгаа. Тэр ажлаа сайн хийж байгаа нь манлайлал гэж бол би хувьдаа үзэхгүй. Хувьдаа. Яг тэр хүн хийх ёстой зүйлээ хамгийн сайнаар хийж байгаа. Ноогдсон ажилдаа эзэн болж ийн гэсэн. Харин манлайлал гэдэг зүйл бол та тэрийг үүргээр хүлээгээгүй байж болно. Гэхдээ өөрөө ч байж болно, хин нэгнийх ч байж болно, явах замд нь дэм өгөхийг. Тийм ээ? Манлайлагч нь бол бүгдээрээ хийцгээ гэдэг бол босс хүн би ингэмээр юм гэж ярьдаг тий. Манлайлагч хэрэг заавал би хийсэн байх албагүй. Хийх гээд байгаа хүмүүст нь яг хэрэгтэй нэг таны мэддэг жижигхэн зөвлөгөө байсан. Тэрийг хэлээд өгсөн чинь тэр хүмүүс амжилт олцсон байхыг үүсэхгүй л дээ. Тэгэхээр мэдлэгээ хуваалцдаг хүнийг л манлайлж ийн гэж үзэх гээд байна. Үүргээсээ л ялгачаарэ гэж хэлэх гээд. За энэ одоогийн залуучуудад маань ч гэсэн хүртээлтэй. Одоо ер нь залуучууд гэж онцгойлохгүй бүхэл хүмүүст хүртээлтэй. Бид нар нэгийгээ дэмжих гэдэг ойлголтыг энэ манлайлал гэдэгтэй би холбож үзмээр санагдчихэв л да. Яг тэрнтэй л ойлголтыг санагдчихэв. Ерөөсөө нэгнийгээ дэмжих, хин хаана тэр хүнд ямар тус хэрэгтэй байна, түүнд тусыг би яаж үзүүлж чадхаар байна, түүгээрээ туслах, дэмжих, тэ одоо ямар ч байдлаар дэмжиж болно. За ийм дэмжлэгийг үзүүлж чадж байгаа тэр одоо инэрэнгүү сэтгэлтэй, тэр өгөөмөр зан чанар хүнд байснараа тэр хүн болол манлайллыг үзүүлж байгаа юм байна гэж би бас хувьдаа бодож байна. За тэгээд үүнтэй уялдаад ингээд явхлаэр үн цэн гэж нэг үг байдаг. Ер нь үн цэнтэй хүн, үн цэнтэй үйл хэрэг, ер нь нэг үн цэнтэй байна гэж яригддаг. Тийм үн цэнтэй үндэстэн одоо бүр томруулаад ингээл явбал тий. Ер нь үн цэнийн талаар хосоо манаас юу гэж боддог вэ? Бид нэр хэр үн цэнтэй явж байгаа бэ? Тэгээд үн цэнийг юу гэж ойлгоод байна вэ тий? Одоо зүгээр ингийн жишээнүүдийг гэлтэхэд бид нар нийгмэл байх, нэгнийгээ дэмжих гэж ярьдаг хэрнээ яг ингээд нэтер дээрээ хэр дэмжлэгтэй байдгүй тий. Ойр дотныхан маань ч гэсэндээ заримдаа тэр дэмжих талын ойлголт ямар байдаг вүлээ. Тэгээ яг юунд үн цэнийг өгөөд хараад тий тэрлүү ингэж чиглэж яваад байгаа энэ хандлага бас их надад их сонирхолтой санагддаг байхгүй юу? Зүгээр нэг тийм маш олон төрлийн жишээнүүд төр харагдаж штэ тийм ээ. Жишээлбэл ямар хүнтэй харилцах, юу хийх гэж байгаа ажилдаа би хинтэй харилцах уу, хинтэй ярилцах уу гэх хүмүүс сонголтуудыг хийж идэг. Амьдралын бүхэл цаг хугацаанд хүнд сонголтууд явагдаж идэг. Тухайн сонголтыг хийхдээ яг юунд нь сонголт хийхтэй тань тий? Үн цэнтэй ямар юмд нь юуг нь үн цэнтэй болгож хараад сонголтыг хийж ин гэдэг юм уу тий? Энэ талаас бас өөрийнхөө үзлөдлийг хуваалцаач. Ер нь бид нар хэр үн цэнтэй амьдраад байна? Юунд үн цэнийг өгөөд байна? Хамгийн түрүүнд амжилт хэлэхэд та бүхэн өөрийнхөө эхлэлийг сайн бодоод үзээрэй. Бид бүхний үн цэн юу юм бэ гэхээр нэг л зүйл байгаа. Хамгийн чухал нь. Та ямар хувь тавилангаар энэ биеийг олохдоо Монгол эх оронд, Монголын газар нутагт эсвэл Монгол аав ээжээс Монгол хүн болоод энэ хороо дээр мэдлэлчвэ. Энийг бол үн цэн гэж хэлэх юм. Яагаад гэвэл миний хувь тавилангаар оногдож ирсэн үн цэн маань Монгол хүн багхгүй. Гэвч өнөөдөр Монгол улс бол муу байна. 3 сая иргэн ядуу амьдарч байна. Хил нэгтгэл юм бол явмаар байна. Ингэж амьдрахыг хүсэхгүй байна. Насаараа нэг цалинтай тэр нь амьдралд хүрдэггүй үнэн л дээ. Монгол угаасаа юм байгаагүй маа. Тийм ээ. Та түүх рүүгээ эргээд хар гэж байгаа. 250 жилийн өмнөх түүх рүүгээ эргээд хар. Тэр түүхэнд Америк гэдэг үндэстнийг та дэлхийн түүхээс олж харахгүй. 900 жилийн өмнөх түүх рүүгээ эргээд хар. Энэ түүх нь үйл явцаас та Орос гэдэг гүрнийг олж харахгүй. 1200 жилийн өмнөх түүх рүү эргээд хар. Англичууд гэдгийг олж харахгүй. 1700 жилийн өмнөх рүү эргээд хар. Францыг олж харахгүй. 2200 жилийн өмнөх түүхийг сөхөд үзтээ Хятадуудыг олж харахгүй. Гэхдээ хүн төрлөختөн үүсч өгсөн 6000 жилийн түүхийг олж хар. Тэндээс та аль ч түүхээс нь Монгол хүнийг олж харж болно.
Бид нар ийм үн цэнтэй, ийм үндэс угсаатай агуу хүмүүс баг. Гэтэл сүүлийн 300 жил ингээл олон төрлийн бодлого те манжийн дарлаас одоо сүүлийн үе байсан баг. Бидний устгах энэ олон хүмүүсийн энэ үйл явц атаажтөө энэ зүйлүүдээс болоод сүүлийн 300 жил манай үндэсний энэ үүх түүхийг одоо баллах, өгөөрүүлэх маш том бодлогууд явсаар өнөөдрийн бидний мэдлэггүй байдал. Их түүхээ мэдгүй хүн ойд төрсөн сарвагчин лугаа адил гэдэг шиг яг л тэр сарвагчингууд нь бид нар болцоход тэгээ сүүлдээ нөгөө сарвагчин ч биш одоо ямар ч амтан болоод байгаа мэдэхгүй. Нэг тийм л болцоход тэгэхээр үн цэн гэдэг зүйлээ ойлгох үүднээс үнэхээр мэдэхгүй болвол та судлаач ээ, мэдээч ээ. Мэдчих юм бол танд буцах зам байхгүй байна гэж. Яагаад өнөөдөр би цалин авахгүй хэрнээ? Ажлынхаа цаг завыг зориулаад 5 дугаар ангийн хүүхдэд хичээл ороод, багш нарт нь хичээл ороод, аав ээжт нь ойлгуулах гад ингээд яваад байна. Тийм ээ? Бид бүхэн Монголынхаа үн цэнийг мэдэрье, сэрье. Альваа зүйл тийм ээ? Бөөр суурьтай ханддаг, мэдлэгтэй. Энэ гал тухамсрыг сэрээж ин тархи оюуны чадамжийг сэтгэлийн монголчуудын агуу тэр өрөвч нэмжин сэтгэлийг тэр ухаануудыг амьдралдаа ашиглаж ирье гэж байгаа юм л та. Монголчууд их ухаалаг байсан нь одоо үг түүхээсээ харагдана. Израилийн түүхэнд бол Ариун Библи гэж ном байдаг. Клеопатра хатан хэвлүүлж хуучин гэрээ ном 27 номтой, шинэ гэрээ 37 номтойгоор ингэж нэгтгэж энэ тэндээс номнууд нэгтгэж Ариун Библи гэдэг номыг гаргалаа. Одоо дэлхийд хамгийн өндөр борлуулалттай ном бол энэ ном. Библи гэдэг ном. Түүний дараагаар ерөөсө дэлхийн борлуулалтанд байдаггүй. Монгол улстай ч борлуулагдаад байдаггүй. Тэгээд яг Монгол язгууртнууд дундаас өөр монголчууд олигтойхны кино хийжсэн Чингис хаан гэдэг кино байна. Энэ юутай холбоотойгоор Монголын нус товчийг хэлж байгаа юм л та. Яагаад Монголын нус товчийг нууц гэд хэлсэн юм? Тэгэхээр энэ цаад агуулга нууцаар л бичигдэж л дээ. Нууц гэдэг энэ нэг цоож байгаа бол энэ цоочны түлхүүр гэж байх хэвээр. Тэр түлхүүр нь юу юм гэхээр алтан дэд гэрээгээ юм байна л та. Алтан дэд гэрээгийн түлхүүр тайллаа уншаад Монголын нус товчоо уншихад бид нар тайлж уншиж болоод байна. Бид нар түүхэн дээр бүгд мэддэг. Исүхэ-Баатар яаж өвд болсон нэг. Тэмүүжиний одоо хүүгээ 13 настай хахад татаруудад орлогдсон юм аа гэж. Яг нууц гэдэг нөгөө нууц товчоогоо тайлаад уншихаар нууцсан задарч байгаа юм л та. Исүхэ-Баатар татаруудад хорлогдоогүй юм аа. Төр өдөртгөө хаан Монгол ёс заншлийнхаа үүднээс Исүхэ-Баатрын улс төрд манлайлах карьер нь 6 үүднээс дууссан юм аа. Тийм учраас шинэ стратеги хэрэгтэй байсан. Тэмүүжин хүн бол нүж атгаа төрсөн учраас тэнгэр заяатай гэж үз бэлгшээгээд энэ хүүгийн карьерийг хар баг 13 настай байхад нь бодлогын түвшинд эхлүүлсэн юм байна. Тэгээд тэр үеийн одоо ханилаг аймагуудынхаа үүднээс татарууд хамгийн өндөр рейтингтэй байж л дээ. Тэгэд монголчуудын нөгөө нэг цэвэр нинжин тэр сайхан сэтгэлийг ашиглаад стратеги боловсруулсан байна. Хрэдийн манхан тойролтой уулзаад за хөө карьер дуусчлаа. Одоо ингээд Тэмүүжийнхаа карьерийг хэдүүлээ 6 онлаараа өдөр судраа харж аваад эхлүүлье. Тэгэд ямар санаа сэдсэн гэхээр тал нутгаар Исүхэ-Баатарыг татарууд хорлсон гэж тараач. Тэгвэл ханилаг аймагуд тийм одоо муухай те хүн ёсгүй, ёс зүйгүй ийм зүйлийг төвчж чадахгүй монгол хүн бол тийм цэвэр сэтгэлтэй. Гэтэ энийг зөвөр ашиглаж ийн нэг удаа. Тэгээд энэ дээр нь татаруудыг дарж аваад бусад ханилаг аймагуудаа нэгтгэхэд ёстой нөгөө нэг хагарсан урсаа хамтдаад бутарсан улсаа буцаа нэгтгэхэд тийм ээ эхлэе гэж үзэж ингэж анх одоо нууц товчооны эхлэл хэлсэн юм. Гэвч бид нар бол татарууд ингэсэн тэгэл Тэмүүжин зовж авсараа төөрхий нэг ямар хувь тавилангаар гэдгийг 13 настай хүүхэд төрийн толгой тэгж гарч ирнэ гэдэг амаргүй хөв зээл л та. Тэгэхээр өвний цанд тэр Монгол суу бэлэг ухаан авиас чадруу жанжид мэрэгдүүдийн стратеги төлөвлөлт бодлогууд төр өдөртгөн ухаан тэнд байсан байгаа юм л та. Тэгээд дэлхийн талыг эзлэх хүртэл Исүхэ-Баатар бол Чингис хааныхаа буюу хүүгийнхаа баруун гарын их жанжин цэргийг удирдаад явж исэн. Тэгээд номон дээр зохиол дээр хүртэл юм Оросын номнууд дээр хүртэл байдаг юм да. Могоо задлж байгаа юм зурагтай баатар байдаг. Тэрийг бол Исүхэ-Баатар гэж тайлдаг. Ийм одоо нандин түүхэн одоо илгээлтүүд бид бүхэнд үлдсэн байна. Энийг яагаад тэр дэлхийн том ном ботчиг тийм ээ төр өдөртгөн ухааны ном ботолгоо дэлхийд манлайлж бид нар болохгүй гэж. Яагаад гэвэл энэ бидний үн цэн байхгүй. Монгол хүн болсны үн цэн. Энэ үн цэнийг бид нар бүтээх шаардлагагүй.
Бидний өвгдөд аль дээр бүтээж өгчөөд эртс уур амьсгалтай энэ байгалийн цогц энэ гоё газрыг хүн амьдрахад хамгийн хатуужилтай өсч болох энэ хүн төрөлхтний өлгийн нутгийг бид бүхэнд үлдээчихсэн, өв соёлоо үлдээчихсэн, түүхээ үлдээчихсэн. Ийм байхад энэ үн цэнийг бид нар үн цэн гэж харахгүй өнөө маргаашийн албан тушаал мөнгө, төгрөг, санхүү, за эрх мэдэл, найз нөхөд тэрийг үн цэн болгож өөрийн бүтээсэн бизнесээ үн цэн хэмээн харж 3 үеэрээ идэх тэр нэг хоол төдийхнийг үн цэнээр харж байгаа бол энэ өөрөө үн цэн гэж хэлэхэд дэндүү хайраа. Энэ бол яг хуу таны амьдралын хэрэгцээ хангагдаж байгаа, таны санхүүгийн чадамж ямар аргаар хүрсэн хамаагүй таны амжилт болохоос ш таны хүнд мөн чанарын үн цэн бол биш юмаа гэж үзээд байна л та. За бодоод үзье. Хүн амьдрахад юу хэрэгтэй? За их болсон 6 зүйл. Монголчууд залбирдаг их болсон 6 зүйл хамаг амтны тусын тул гэдэг. Их болсон 6 зүйл гэж юу хэлдэг юм гэхээр хариулдаг автай алгаа. Тэгсэн их болсон 6 зүйлд нь юу ордог юм гэхээр нар маань ордог юм. Нар сар маань тийм ээ. Ус маань ордог юм байна. Агаар маань ордог юм байна тий. Өвс ногоо зүлэг маань ордог юм байна. Ан амтан маань ордог юм байна. Тэгэхээр бид бүхний ижил буюу хүн зүйл маань ордог юм байна. Энэ 6 зүйл буюу хүнийг амьд байхад нөлөөлдөг 6 зүйлийг их болсон 6 зүйл гэдэг байна. Энийг ойлгочих. Түүнийхээ дараа би хүн юм байна шүү дээ. Би амьдрахад юу хэрэгтэй вэ гэхээр хоолтой ухаантай байхад болж байна л да. Өдөрт 8,000 төгрөгөөр хооллоод явахад та бол сард 240,000 төгрөгөөр амьдарч байна. 8,000 гэдэг бол нэг аяг шүл аваад тэгээд өглөөний цайгаа хөөхөн уугаад ингээд явахад хүний бие бол цоо ирүүлэх боломжтой. Олон энэ одоо TikTok хөтөлбөрүүд гэж нэртэй сүлжээний баахан бүтээгдэхүүн хоолунд идэл түүний хооронд зөв зохистой энэ хоол хүнсээ биедэд харуулад хэрэглэхэд төлбөр нь өдөрт 8,000 төгрөгийн хоол бид нэр идэж байна. Тэгэхээр таны хэрэглээ сард 240,000 болно. Энэ бол таныг амьд явуулахад өмнө баталгаатай дүн гэж үзэж байгаа. Гэвч бид нар гар дээрээ 800,000 төгрөгийн цалин авч байгаагаа амьдарч чадахгүй байх гэж үзэж байгаа бол та дэндүү жаргалтай байна. Дэндүү хангалуун өссөндөө зовж үзээгүй ард түмний тэр хашуун зовлонг та одоо эдлээ сууж байна. Гэтэ бид нар түүхийн энэ алдааг дэлхийн олон нялх үндэстнүүдийн алдааг давтсан. Одоо Солонгосууд, Япончууд тийм ээ. Энэ олон нялх үндэстнүүд бол энэ алдааг давтаад энэ алдаанаас эргэн ирэлтийг хийж амжилтыг олсон байгаа. Бид бүхэн тэгэх шаардлагагүй юм аа. Өөрийн үн цэн буюу тэр үндэсний өв соёлоороо бид нар бахархахад зан озрын бүтээснийг бурхан Сингапурт хэдэн төгрөгөөр зарагдав? 20 тэрбум төгрөг хүрлээ. Энэ бол Монгол ур ухаан, Монгол оюун ухаан шингэсэн монголог гарын эвдвээ. Энэ бол монгол хүний тарих оюуны чадамжийг дэлхийд хийж үнэлж байна. 20 тэрбум төгрөгөөр. Үүнтэй адилхан Монголын өшөө зөндөө археологийн олдурууд, өв соёлууд ингээд маш олон зүйлүүд дэлхийд гаргаж чадвал үнэхээр их юм хэлэх гээд. Би эсхий гутал хийгээл зовоод надаас хүн худалдаж авахгүй байна л да. Гэхдээ эсхий гэдэг маань эски буюу эд эсийг гээгүүлдэг материал гэдгийг нэрээр нь хүртэл монголчууд ингээд өгсөн. Дээрс нь монгол малын эсхий чинь судлаад үзэхээр дундаа хөндөй байдаг юм. Танаа сорж иддэг гомь шиг дундаа хөндөй. Тийм учраас амьсгалдаг материал. Ямар ч цаг агаад ямар ч үлрэл цогцдөг юм байна. Энэ дээр зөвхөн олон улсад гарвал нэг л шаардлага хэрэгтэй. Үнэр ордоггүй байх хэрэгтэй. Норсон тохиолдолд буцааж хатгахдаа хэвэн байдаг технологи хэрэгтэй. Энийг нэг Хятад эрдэмтэн Тэмээний сүнс гаргаж авсан байна л да. Удахгүй уулзалт хийх гээд бас цаг тавуулцаад Монголд ирэхийг хүлээгээд байж байна. Тэгээд бусад орны мал амтын аж ахуйхэр адилхан хонь нөхөр тийм ээ ямаа адуу өхөр хонь бүгд л байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ тэдний ноос нь дундаа хөндийгүү сул байна гэдэг юм. Тэр ийм гайхамшигтай одоо байгалийн зүй тогтлоосоо юм хинээс юм мэдэхгүй. Тэгэл ерөөсөө энэ хөх толбоо авч төрдөг энэ бол дэлхийд хамгаалж өгсөн ард түмний үн цэн нь эндээ юм болов. Тэгж л бодох юм. Тэ маш сайхан одоо бүр үндэстэй хариулж хэлж өглөө л дөө. Тэгээд тийм үнийг л хэлүүлэхийг хүсчихсэн. Яагаад гэвэл үн цэн гэдгийг бид нэр одоо эргээд л нөгөө харагдах байдал зүгээр гарт баригдаж байгаа зүйл харагдаж байгаа тий.
өөрийн хүслээр, шунлаар бий болгох гээд байгаа тэр зүйлээ эсвэл бий болгочихсон зүйлдээ үнцэн гэдэг үгийг хэрэглэж үүнийгээ үнцэнтэй гэж илэрхийлдэг хүмүүс би олширсан байгаа гэдэгт бол итгэлтэй байдаг. Тэгээд энийгээ дагаад магадгүй яг өөрийн үнэт зүйл, үнцэн хаана байгаагаа одоо ингээд оюун санааныхаа хувьд мартагнаад, сарниулаад ингээд алга болгож जैन тий байхгүй болгож जैन. Тэгээ үүнийгээ олж харах тийм сайхан ухаан байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Энд нэг ухамсар гэж зүйл байна штэ тий. Энд ингээд суудсан байгаа зүйлийг сэргээх, тэрийг эргэж санах ийм боломж бол байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээ сая бас нэг гоё сонирхолтой юм дурдлаа л да. Жишээлбэл түүх гэдэг зүйл бол улс орон бүр түүх гэдэг юм а. Бүгд л хадгалж, хамгаалж, авч явсаар л ирдэг. За ерөнхийдөө манайхан юм л бол Чингис хаан, юм л бол түүх, одоо тэр нуус товчоо гэл ингээд нэг ярих юм. За жишээлбэл ер нь тэгж ярьдаг ш одоо олон нийтийн сүлжээгээр ч гэсэн хий дими цээжээ дэлгэсэн Монгол гээл хэдэн зуун жилийн түүхтэй гэдэл ярих юм гэдэг хүмүүс ер нь их элбэг те. Одоо тэгээ хий дими цээжээ дэлдэлэхин тэглээгээд одоо болж байгаа бүтэж байгаа юм чинь хаана байгаа юм, юунда байгаа юм. Ингэж хилээд байгаа хүмүүсийг юу гэж ойлгодог вэ хасаа явд те? Яаж хүлээж авдаг вэ? Ямар хандлага санагддаг вэ? Тэгэд энийг их түүхээ мэдэхгүй ойлгохгүй нэг бидний буруу биш юм л та. Биднийг олон том гүрнүүдийн бодлохоор сүүлийн 300 жил ингэж амьдруулсан. Тэгэл наана тэгэл амьдр гэж хайрцаглаад хайцсан байхгүй. Бидний буруу биш. Дээрс нь тэгж хэлж байгаа хүмүүсийн зөв. Тэгж хэлүүлж байгаа ч хүмүүсийн зөв. Эндээс нэг гаргалгаа байгаад та нар те цээжээ дими дэлдээд ахын. Тэглийгээ юу өөрчлөх юм? Яг зөв. Битээ дими дэлд. Дэмтэй дэлд. Дэмтэй дэлдэхийн тулд унш, судал, мэд, танин мэд түүнийг ашигла. Энийг ашигласан жишээ биш үү? Цуурхал тараагаад амжилт олдог жишээ. За дараа намайг хий юу гэж хэлэх юм мэдэхгүй. Гэхдээ би ярина. Өмнө би батлага ерхийлэгчийг сууд хүн гэж боддог. Яагаад гэвэл спортоор хичээлээ дэлхийн аварга боллоо. Бизнес рүү орлоо тэрбумтан боллоо. Улс төрлөө орлоо ерөнхийлөгч боллоо. Энэ хүн бол эгэл хүн биш. Гэхдээ тэр хүний сонгуул болохоос жилийн өмнөхөндөө Монгол улсад юу болсон бэ гэд сошиалоор ороод үзээрэй. Он цагийн дагуу тавхан судлаад үзээрэй. Нэг хятад хүмүүс Монгол мордыг машинаараа дайрсан. Чингис хааны зураг руу эргэтнээ гаргаад шийсэн. Ийм үйл явдлууд сошиалоор маш их явсан. Нэг жилийн дараа Монгол ялна гэдэг ураа гарч иж бид бүхний зүсийг хөөргсөн. Тэгэхээр түрүүний л ярьдаг стратегийн хувилбарыг одоо цаг дээр ашиглаж байгаа нэг хэлбэр гэж би бодож байна. Зохион байгуулалтаа байсан үгүй би мэдэхгүй байлаа. Гэхдээ бодоод үзээрэй. Он цагийн дагуу аваад үзвэл нэг жилийн дараа яг тийм юм болсон. Нэг жилийн өмнө, нэг жилийн дараа тэр ураа гарч ирээд ялалт байгуулсан. Энэ бол өөрөө стратеги. Энийг судалсан хүмүүс нь магадгүй хуваалцахгүй ашиглаад ээж болно. Тэгвэл жижиг дундын стартап бизнесүүдээр төрийн өмчит товцоод компаниуд дээр тийм ээ Монгол оронд одоо энэ инновац бүтээх гээд байгаа энэ зөндөө олон хүмүүсийг бодлогоор дэмжүүлэхийн тулд инкубатор төвүүдийг тэр төвүүдийн стратегийн дагуу дэлхий дээр гаргаж өг танилцуулдаг бол эднийг бид нар алтан дэд гэрээгээ нууц товчоо гэдэг чинь төр өдөртгөн ухааны нууц юм а гэдэг. Төр өдөртгөн ухааны нууц. Энийг бид нар мэдчих юм бол одоо байгаа засаг төр маань өөрөө хувь хүнээр биш хуулиар зохицуулагдах нь байна. Бид нар үн цэн гэдгийг мэдрэгцэн итгэл үнэмшилтэй тийм ээ. Итгэл үнэмшил гэдэг чинь хүний амьдралыг утга учир зоригтой болгодог юм. Энэ болгоныг бид нар зүрхний бичээсээ болгоод явах юм бол яг ястай дими дэлдэх биш тийм ээ. Цаашаа үнэхээр та дими дэлдээд байна гэж шүүмжилж байгаа бол буцаагаад дими байгаа хүмүүстэй хариултыг хэлж өгч. Үнэхээр та хэн нэгэн танд таалагдахгүй байгаа бол тэр хүн буруу байгаад байгаа бол яаж зөв явах арга замыг заагаад өгөөч. Зүгээр нэг хоосон шүүмжлэгч битгий байгаа ч гэж хэлмээрээ. Тэгээд би ч гэсэн магадгүй энэ алдаа гаргадаг байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр хамтдаа энийг суралцаад, хамтдаа уриалаад, хамтдаа хөгжөөд явах юм бол бие биендээ толны тусгал мэт бие бинийгээ хараад алдаагаа засаад
аргатын систем шиг 10 хүн бие биедээ нөлөөлөд явж болох юм болов. Ингэж үндэсний дархлаагаа бүтээснээрээ бид бүхний одоо зөхиод байгаа амьдрал маань аз жаргал гэдгийг харах бэлгийн мэлмийн нээгдэх байх гэж найдаж байгаа. За хариултыг хэлээд өглөө шүү дээ тий. Ер нь бодлого за түрүүн хэлсэнтэй ингээд зурглалын арга барилаар ингээд нэг төрлийн стратеги явагдаж байна гэж энд нэг боловсруулалт явагдаж байна тийм ээ. Хүмүүсийнхээ оюун ухаан тохируулсан тэднийг урайлан дуудах, ямар байдлаар нэгтгэж чадах уу, яавал нийлүүлж чадах уу, яавал нэг цэг рүү хүргэж чадах уу гэдэг ийм бодлого төлөвлөгөө явсан байна тийм үүн дээр. Нөгөө хүмүүсийн үн цэнийг мэдрүүлэх гээд үн цэн чинь юундаа байгаад байна гэдгийг ойлгуулах гэсэн ийм төлөвлөгөө яваад магадгүй нэг хувь хүн зөвөр өөрийнхөө одоо тий амжилтыг бүтээх гээд магадгүй нэг харсан зорилгондоо хүрэхгээ явж байгаа мэт боловч үүнд ямар бодлогыг хэрэгжилж ашиглаж яаж хүмүүсийг нэг дор нэгэн зүгт одоо харуулж чадж байгаагийн жишээг сая тэгээд дурдлаа шүү дээ тий. Тэгээ энэ магадгүй одоо би үүндийг юутай уялдуулж бодоод байна гэхээр Монгол хүнийг нэгдмэл байж чаддгүй, нэгдэж чаддаггүй гэдэг тодорхойлолтууд их яригддаг тийм ер нь нэгддэггүй, нийлдэггүй гэдэг ч юм. Энд ямар садаа байдаг гэж боддог байхсаа юм манад тийм. Энд ямар садаа байна вэ? Нэгдэхгүй байгаад, нэгдэж нийлэхгүй байгаад. Саний асуултан дээр нэг өгүүлбэр зүйн утгын алдаа явж байна л да. Монгол хүн биш. Өнөө цагийн монголчууд нэгдэж чаддаг гэж хэлмээр. Монгол хүн нэгдэж чадаад дэлхийн талыг эзэлж чаддгийг харуулсан. Яг нь. Дэлхийн талыг эзлэхдээ бид бүхэн хайраар эзэлсэн, эвнэгдлэр эзэлсэн. Монголын эзэнт гүрний тэр байлдан дагууллын үед дэлхийн ихтгэл үнэмшил, сүм шашны барилгууд хамгийн ихээр хөгжсөн. Монголчууд одоо нэг улс их орон дээр очлоо, эзэлж авлаа. Эзэлж авлаа гэд тийчээ монгол хэлийг заагаагүй. Монгол өв соёлыг, монгол хувцсыг өмсгөөгүй. Өөрсдийнх нь эрдэмтэн мэрэгдээр өөрсдийн синхруулсан. Харин тэр хүмүүсийг буруу удирдаад байгаа, дарлаад мүлжөөд хідэн үе удмаараа татвар татаас аваад баяжаад байгаа тэр хаад ноёдуудыг 3 үеэр нь устгаж өгөөд төрийн зөв системд нь оруулж өгөөд тэгээ зөвхөн цаашаагаа явах хоол хүнсний хідэн ачаа бараагаа ачиж аваад цаашаагаа явж байгаа. Яг нарийн харах юм бол тийм байдаг. Хүлээгүй хааны түүхийг бүгд тэгээд бид бүхэн дэлхийн талыг тэр эзэлж явах ялгуусан он жилүүддээ зүгээр л хайраа дэлхийг эзэлсэн байгаа. Хүлээгүй хааны нэг түүхийг бүгд мэднэ. Гэхдээ хүлээгүй pictures гэдэг нэрийг хүлээгүй ханаасаа илүү мэднэ. Кино компани тийм ээ. Гэтэл хүлээгүй гэдэг ханхуу Монголын ханхууг зүгээр тэр олон ханхуу хаад хаттын нэг л жишээг нэрээ л та. Хүлээгүй одоо тэр лалын том эзэнт гүрний хаа Мустафаг эзлэхээр цайзынхны гадаа очичлээ. Цайзынхны гадаа очиод Монголын нэгц хэрэг очиод за бууж өгөө гэсэн. Дотроос хинж гарч ирээгүй. Нэг ном сумдаа бичгээ хийгээд харавсан тий. Мустафа чи бууж өгөө. Бууж өгөхдөө өөрийнхөө эрдэмтэн мэрэгдэн гэсэн хүн болгоныг дагуулад гараад ир гэж хэлдэг. Гадаа худгийг эзэлсэн байсан 5 6 хонсон арга ядам Мустафа бууж өгөхөөр гарч ирдэг. Эрдэмтэн мэрэгд болох 600 гаруй хүмүүсийг дагуулж гарч ирдэг. Тухайн үндэстнийхээ лалын их гүрний тийм ээ 600 гаруй үндэстэн. Эндээс ерөөсөө нэг 60 орчмын л үлдээгээд бусдын хоолн хэрцсэн байна. Хэрцгий байгаа зөв монголчууд аимшигтай. За тэгээд тэгсэн байгаа. За Мустафа чи өөрийн цуглуулсан алт эрдэнэсээ бидэнд тушаан даа гэж хэлсэн. Мустафа нэг жоох алт эрдэнэс авчирсан. Хүлээгүй хаан энэ биш ээ. Дахиад ордныхоо голд байдаг тэр том хонгил агуу мэт нүхнээс 3 үеэрээ хураасан тэр их алт эд хөрөнгийг гаргаж ирээд тавьдаг. Гаргаж ирээд. Тэгэд хүлээгүй хаан хэлдэг л дээ. Хүлээгүй Монголын ханхүү лалын их өдөрдөгч Мустафад хэлж байгаа юм л да. Энэ их алт эрдэнсийг чи ард түмэндээ тараасан бол чиний ард түмэн чиний эсрэг бидний эсрэг босх байсан юм аа. Ямар том цайз, том төмөр хаалга барай вэ? Энэ зүйлсээр энэ их төмрөөр чи сэлэм хийсэн бол танаа цэргүүд бидний өдөс тулалдах байсан юм аа гэж хэлдэг. Тэгээд
нүдэн дээр наав ээж ах дүүг нь хамаатан садны 3 үеэр нь авчираад амьд байгаа хүмүүсийг авчираад хоолойг нь хэрчдэг. Монголчууд муухай байгааз. Тэгээд дараагийн өдөр Мустафа илжигэнд хөлөөлсөн байсан. Тэгээд би өлсөөд байл штэ надад хоол өгөөч гэж гуйсан. Тэгтэн хүлээгүү хаан аманд нь алтч ихэд наатахаа идэгсэн. Лалын их өдөрдөгч Мустафа нулимс тослуулмаар би энийг яаж идэх юм бэ гэж хэлэхэд чи энийг идэхгүй бол яах гэж хурааж хадгалсан юм бэ гэж хэлдэг. Өөдөөс нэг л үгийг хэлсэн байгаа юм л та. Кадруулла гэдэг үгийг хэлсэн. Кадруулла гэдэг бол энэ бол лалын хувь тавилан гэсэн утгатай үг юм байна. Гэтэл Монголын ханхүү лалын тэр одоо эзэнт гүрний өдөрдөгчд тэгж хэлж байгаа. Жинхэнэ кадруулла гэж юу гэдгийг би чамд харуулъя гэж хэлээд мориноос чирж амийг хороосон байдаг. Мориноос чирж монголчуудыг харгас алан хэдэгчэд байгааз алуурчэд байгааз. Тэгээд лалын их өдөрдөгчд тэг лалын хувь тавилан гэж юу гэдгийг би чамд харуулъя гэж Монголын ханхүү. Тэр том өдөрдөгчд нь харуулъя гэж. Тэгэхээр харуулсан л та. За ингээд тэр хаантай холбоотой бүх хүмүүс өөд болж байгаа. Эрдэмтэн мэрэгдэсний 60 орчим хүнийг амьд үлдээснэ дээ. Энэ хүмүүсээр нь өв соёлоо, их хилээ, өөрсдийн мэдлэг чадвараа ард түмэндээ түгээж соён гэгэрүүл хэмээн тэр хүмүүсийг эрх чөлөөг нь өгж орхисон. Ингээд Монголын их зэрэг дараагийн нүдл рүү явсан. Эзлэн төрөмгийлээгүй, булаагаагүй, итгэл үнэмшил соёл юунд нь ч халдаагүй. Ярьдагч та ямар шашнаа шүтнүү дурын шашнаа шүт. Энийг хэн гаргасан дэлхийд монголчууд гаргаж ирээ эцтэй. Өөрийнхөө их хэлээр ярь. Энэ боломжийг монголчууд л олгосон шүү дээ. Энэ бол эв нэгдэл төр удирдахын зөв ухаан байсан цаг үеүүдийг хэлж өгч байгаа юм аа. Өнөөгийн бид нар сүүлийн 300 жилд одоо харийн хорлолд автчаад тийм ээ. Хорны ерөндөгийн нөлөөнд ингэж мууджээ. Одоо тэр хорны ерөндөгийн хугацаанд дууссан юм уу? Бид нар сэрж эхэлж байгаа шиг байна. Соён гэгэрья. Одоо тэр өнгөрсөн баларсан нэгдэж чаддаг барьдгүйгээ бойл. Яг бидний аав ээжийг буруутгах аргагүй. Яг бол тэр их одоо том гүрнүүдийн бодлохоор энэ хүмүүсийн амьдралыг ямар болгоо хайчив. Тэр түүхийл нэг одоо золиосонд л энэ Ахмад үеийнхэн явчлаа л да. Энийг бид нар мэдсэн юм чи одоо давтах халамгүй. Харин энэ алтайгаа бид нар засаал цаашаа явах хэрэгтэй. Тэр монголчууд нэгдэж чаддаггүй биш ээ. Бид бүхэн нэг хэсэг нэгдэж чадаагүй түүхийг хойно үлдээчихжээ. Тэр Монгол гэдэг агуу гүрний түүхэнд энэ бол жижигхэн хугацаа шүү. Хэдхэн хуудсыг эзлэнэ. Энэхээ хэдэн хуудасаар тэгж дүгнж болохгүй юм а гэдгийг л цохон тэмдэглэмээр байна да. Цохон тэмдэглэцгээе. Тэ. Зөв. Одоо үүнийг ойлгуулах, хэлж өгөх, сэргээх гэдэг ажлуудыг энэ он цагта олон хүмүүс хийгээд улам тэ хүн бүрээнд сэхэрэх оюуны их хүчээ, сэтгэлийн их хүчээ, сэрч мэдрэх тэр их хүчүүдээ гэж сэргээж гаргаж ирэх. Тэрийг сэргээхийн тулд хүн яах ёстой вэ те? Эргээд унших, судлах, ойлгох, мэдхгүй бол мэдхгүй байна, мэдэж авмаар байна гэдгийг илэрхийлэх. Мэдэж авсан бол мэдэж авлаа, мэдснээ мэдхгүй байгаадаа эргээд хүргэх. Би үүнийг бол нэгдмэл байдал гэж ойлгож байна. Одоогийн энэ цаг үед бидний нэгдэж чадах зүйл гэвэл энэ байх гэж бодож байгаа юм л да. Мэдээж бид нэр одоо сэлэмжад агсаад дайн байлдаа хийх гээд эсвэл одоо тэр цаг үе шигээ бид нар нэгтгэнэ, нийлцгэнэ гэдэг ийм зүйлийг ярихгүй ойлгомжтой. Харин бидний нэгдэх зүйл юу байна гэвэл үндсэн улсууд нэг аль нэгэн сэрдэг дээ. Бүгд унтаад байж болохгүй шүү дээ, тийм. Тэгээд тэр сэрсэн хүмүүс нь бас сэрсний ачаар бусдыгаа бас сэрэх байлгүй дээ, тийм. Тэгээд энэ үйлдэл өөрөө маш том нэгдмэлийн эхлэл юм даа л гэж би бас харлаа, тийм. Тэгээд үнэхээр сайхан яриаг түүхтэй, жишээтэй, юутай сайхан товчхон бөгөөд тодорхой, маш ойлгомжтойгоор ойлгуулж өглөө. Тэгээд үүнийг одоо дүүнерт маань, үр хүүхдүүдэд маань тэд нар маань ч гэсэн ингээд авч яваад сонсоод хүлээж аваад үе тэнгийнхантайгаа ярилцаж хуваалцаад улам судалж сонирхоод
сонирхол төрөх ёстой гэж ойлгож байгаа би хувьдаа бол тий. Миний хүүхэд Монгол гэж ямар улс юм болоо? Яагаад Монгол гэж нэрлсэн? Энэ Монгол хүмүүс гэж ямар хүмүүс байгаад байгаа юм? Ингэж сонирхох ёстой болов гэж боддог. Энэ сонирхол нь үргэлж байгаасай. Ингэж сонирхсноороо өөрийгөө хин юм бэ? Миний үнц нь юу юм бэ гэдгийг хүн сониуч зангуугаар олж авахгүй, мэдэж авч чадахгүй байх гэж ойлгодог. Тэгэхээр хүүхдүүд маань ч гэсэндээ энийг хайж, эрэлхийлж явах ёстой байх. Тэгээд эндээс нэг зүйлийг бас уруулаад асуухад гэдэг юм уу? Би бол Японд байгаа. За осоо маань Монголдо байгаа. За Япон өнөөдөр дэлхийд Азда тэргүүлэгч дэлхийд өндөр хөгжилтэй орн. За өнөөгийн Монгол улстай харьцуулахад бол хөгжлөөрөө хэд давсан өндөр хөгжилтэй улс. Гэхдээ зүгээр л энгийн нэг Монгол бүсгүй одоо Монгол ээж, Монгол эхнэрийн хувьд энд байгаа хэдэн жилийн хугацаанд байгаад анзаарч байгаа зүйлийг харахад за ялангуяа бүр сүүлийн жилүүдэд одоо энэ дэлхийн нийтийг хамарсан энэ цар тахал гараад нийтээрээ те зөвхөн нэг үндэстэн биш, нэг улс биш, нийтээрээ өвдөж өвчин ирэхэд бүгд сүхэрч байна гэдгийг ингээд харж явах явцад хөгжилтэй улс юу руугаа анхаарч, юундаа чиглэж, юу нь одоо илүү анхаарал халамжийн төвд орж байгааг ингээд зүгээр л өнгөцгөн хараад сууж л байна л да. Тэгээд энэ улс үндэстний үн цэн нь хаана байгаад байгаа юм бэ гэдгийг жоохон ухаж ойлгох гэж оролцсон. Тэгээд хөгжсөн улс гэж яриад байдаг. Хөгжиж байгаа улс гэж бид нар ярьдаг. Тэгээд хөгжсөн улс бол хүнээ, Япон хүнээ үн цэн гэж үзэж байна л да. Миний ойлгож байгаагаар бол тий Япон хүн бол байснараа тий Япон улс байгаамаа. Энэ хүнийг бид нар ийм хിവэр нь байлгах хэрэгтэй юм а гэдэг рүү чиглэдэг юм байна л да. Япон хүнээрээ байх хэрэгтэй. Япон хэлээ сурж явах хэрэгтэй. Япон уламжлалаа үргэлж мэдчих хэрэгтэй. Ямар ёс заншилтай юм, ямар уламжлалтай юм, ямар баяртай юм, яаж баярлдгийг тий яаж одоо гашууддгийг, гашуудлын хүртэл тий яаж имзэглэдгийг, яаж тэмцдгийг энэндээ нэг ийм дархалцсан гэдэг шиг энэ Япон хүн юм байх хэрэгтэй юм а гэдэг зүйл нь хөгжилтөөгөө хамт явдаг юм байна л да. Хөгжлөнд авах гад ах юм бол тэрлүүгээ эргээ хазаад юм байна. Юу лээ? Хөгжил явах нь зөвлөлтөө. Гэхдээ байж байгаарай. Үн цэн Япон хүн минь ямар болоод байна вэ? Яаж явуулах хэрэгтэй вэ гэдэг рүү ингээд хүн анхаарлаа хандуулдаг юм байна. Нийтээр анхаарлаа хандуулдаг юм байна л да. За Монгол хүн. Гэхдээ би Японд амьдарч байна те. Бид нар Монгол хүмүүс. Бид нар тэгвэл хөгжин гэдгийг яаж ойлгож аваад байгаа те. Хөгжөхөд үн цэн маань хаана байх ёстой. Хөгжил рүү бид яаж чиглэж явах ёстой. Юу хөгжил гэж ойлгох ёстой. Монгол хүн тэр агуу үндэстэн, тэр агуу үн цэнтэй үндэстнүүд те бидний далд ухамсарт суудсан тэр хаанасаа ч юм бэ ундардаг тэр том сэтгэлийн хүч, хаанасаа ч юм бэ гардаг тэр их биеийн хүч те хаанаас ийм өгөгдөл гараад ирчвэ гэмээр тэр олон өгөгдлийг тээж яваа энэ том өв соёл өнөөдөр хөгжил гэдгийг юу гэж ойлгож авах хэрэгтэй юм болоо. Үгийн язгуур дээр тайлбарлая. Хөгжил гэдэг үг маань хөг язгуураас эхэлдэг. Хөг буюу таны сэтгэл дотор ямар аялгау их шиг хөглөгдөх юм бэ? Тэрнийхээ хэрээр тэндээс аялгау их шиг аваа гарна. Бид бүхний сэтгэл зүрхэнд одоо хөглөгдөх нь бүү хэлтэй тоосондоо дарагдсан хэний ч гар хүрээгүй нэг хуучны хөгжин байна. Хөглж чадах юм бол энэ сэтгэлийн одоо дуудлагаар бид бүхэн хөгжих буюу юу хийх ёстойгоо, яах ёстойгоо мэдэх гээд юм л та. Тэгэд бид бүхнийг чиглүүлж байгаа нэг зүйл буюу ухамсарт нөлөөлнө. Ухамсарт нөлөөлж иж бид бүхнийг хөглөе шүү дээ. Гудамжаар гараал харна. Одоо Солонгос руу зуучлах, Ирланд руу зуучлах, Австрали руу зуучлах, Япон руу зуучлах, сурангаа ажлыг ямар олон хөтөлбөрүүд байна вэ? Энийг яагаад засгийн газар нь ийм олон газрыг дэмжиж байна? Мэдээж хүн амьдралын чанараа сайжруулах нь зөв л дөө. Гэтэ нөгөө Монгол гэдэг үн цэнээ бүтээх гэж байгаа засаг төр хэрвээ байвал энийг хориглох хэрэгтэй байсан баг. Даанч
засаг төр энийг харахтаа мантаа үйл ажиллагаа явуулж ийн гэж ноолгүй хэлэхэд би төдийгүй өнөөгийн монголчууд бүгд л шүүмжилж байгаа. Бүгд л шүүмжилж байгаа. Үндэ тэр одоо 76 гишүүн гэл хүнээ муулдаг. Энэ 76-гийн ч буруу биш. Ийм тогтцсон нэг юм цаана нь ямар удирдлага холбоо юу байдгийг бид нар мэдэхгүй байна. Энийг тэнд ажиллаж байгаа хүмүүс нь золиос гаргаад те их орныхоо төлөө муцсын чиний улаан юу гэдэг юм бэ? Ер нь бол тэгж бодоод энийг ил тод болгож өгөх тэр хүмүүс биднэрт хэрэгтэй байгаамаа. Тэрийг мдээгүй цагт бид нар таамаглаад бол хэцүү. Цаана хэн байгаа юу байгаа ямар учиртай холбоо байгааг бид нар мэдэхгүй. Энийг тэр салбарт нь ажиллаж байгаа хүмүүсээс гуймаар байгаа. Яагаад энэ болгоныг ажилуулад энийг дэмжиж байдгийг. А тэгсэн хэрнээ яг үндэсний юм хийх гэхээр нөгөө жидүү мжүүгэнд дэмжихгүй шал өөр хүмүүс нь аваад ингээд жидүү бол хөгжил биш л дээ. Хөгжил гэдэг нь нөгөө хүнээ хөвлөх гэдэг шүү дээ. Хүнээ хөвлөх. А хүмүүс хэн нэгнээс тусалцсан авахгүй өөрийгөө хөвлөх дэлхийн хамгийн том нэг технологи байдаг. Дэлхийн хамгийн том технологи юу вэ гэхээр нүдэн аних гэж. Энэ нь хоёр утгатай. Нэг нь нүдэн аниад дал тохомсроос сэргээгээд бясалгал хийгээд бодох. Монгол хүн өөрөө тийм тэнгэрлэг хүн байхгүй. Тэнгэртэйгээ холбогдох чадамжтай бодох. А нөгөөх нь нас бараад нүд амжих юм бол тань зовлонгоос өөргөө гэтлэгчж байгаа юм л та. Өөрийгөө. Тэгэхээр энэ нүд аних гэдэг бол дэлхийн хамгийн том технологи. За үн цэнэ монголчуудад ойлгуулъя гэж байгаа бол эхлээд тэр хөг гişгдийн өгөх нэг зүйл нь Монгол гэдэг нэр. Монгол гэдэг нэрийг маш олон талаас нь ингээд судлаач эрдэмтэд тайлбарлсан байдаг. Надад хамгийн энэ байж магадгүй гэдэг тайлбарыг би хэлж өгье л та. Тэр юу юм бэ гэхлээр Монгол одоо гэдэг үгийг судлахдаа Монголын нууц товчоо судлахдаа Алтан дэд гэрээгийн үг эртний ном судрыг судлахдаа Хотон монгол хөрчгээр бичигдэж байгаа. Улс үндэстний аялгаас хамаарат аялга нь өөр байгаа. Тийм ээ? Одоо манай баруун аймгийнх нь нэг зүүн аймгийнх нь төвийнхэн, говийнхэн, хангайхан өөр аялгатай байдаг шүү дээ. Яг тэр шиг аялгын үүднээс, галгийн үүднээс аваад нэлээд том судалгаатай ингэж судалгаа хийсэн байна л та. Энэний үүдэн дээрс Монгол гэдэг үг чинь мөнх гал гэдэг үг юм байна. Галгаараа орчуулвал мөнх галтан улс гэдэг байсан юм бэ. Яагаад мөнх галтан гэхээр монголчууд галыг эзэмшээд одоо галаа тавьдаг байсан тий. Тулгын 3 гэж тулган дээрээ ингээд тэгээд галын наадам хийн, галаар дамжиж маш их юм хийдэг үндэстэн байж л тий. Тэгээд нэг айл болох гал голомтой бадраалаа гэж шинэ айл нэмэгддэг тийм үү. Би болон миний өвгдөц надад өвлүүлсэн, би үргэлжлүүлж байгаа. Надаас хойш үргэлжлүүлэх тэр хүмүүсийн гал голомт нь мөнх байгаасаа гэсэндээ мөнх галтан улс гэж нэрлэлжээ. Энэ галгаасаа мөнх галтдаг гэдэг маань өөрөө галиг үүднээс аваад үзвэл Монгол гэдэг үгийг өнөөдөр авчирсан гэж үзээд байна. Манай эсхий гэдэг үг маань Английн тэнгэр гэдэг буюу sky гэдэг үгийг хэлцэн шинжлэх ухаанаар бүтээсэн байна шүү дээ. Эсхий гэдэг маань эсхийд хурахтан. Тэгэд нэг Европын халтаан нуроноос язгуур амттай скифтэн гэдэг үг болж. Тэгээд энэ эсхийд хурахтанд бол тэнгэр язгуурт юм а гэдэг үзлээрээ эсхийтнүүдийг тэнгэр буюу sky гэдэг үгийг бүтээсэн байна. Гэд үг өөрөө түүхийн хэлхээний үүднээс галиг улс их орны аялах дуудлагын үүднээс өөрчлөгдөд байдаг байна ш. Тэгэхээр Монгол гэдэг бол мөнх гал буюу миний ураг удам мөнхөд бадамлж энэ удам үргэлжлээсэй гэсэн ерөөлийн нэр юм байна. Бусад их орны нэр бол юм ерөөж хэлсэн нэр байдаггүй юм байлээ шүү. Зүгээр улсынх нь нэр хүртэл юм ерөөл гэж. Ийм тэнгэрлэг сайхан ард хүн бид нар байна л да. Энийг ойлгоод энэ мөнх гал голомтыг ариун нарийн сахиж яваач. Хойч үедээ ариун нарийн өвлүүлж өгөөч. Магадгүй бид бүхний гал одоо нэг бүлээн нурман донд жоохон цог нотчиж магадгүй. Жоохон зөчл нэмээд хэдүүлээ асаая л та. Энэ гал голомтыг, энэ үндэснийг өргөжлүүлээ л та. Ингэж л хувьдаа өмөлцөхийн даанч миний хувьд эрх мэдэлтэн биш, албан тушаалтан биш. Төрийн одоо төрийн үйлчилгээг би очрлохоос өөрөөр авч үзээгүй. Гэтэ миний нэг ч ажил бүтэж байгаагүй. Эгэлжирийн нэг яг хөгжил юм уу тэрийг ярихад эгэлжирийн амьдрахад үнэхээр ингээд хүмүүсийн хөгжил твшил гэж яриад байгаа тэр зүйлсүүд надад нэгэн ч алга. Гэхдээ
тэр байгаа хүмүүсээс илүү би аз жаргалтай бүтэн ойртой хонж амьдарч чадаад байна л та. Яг л түрүүний өдөрт 8,000 төгрөгөөр хоол идчихээ танд 240,000 сард хангалттай гэдэг шиг ийм санхүүгээр амьдарч чадж байгаа л иргэн. Гэхдээ би сэтгэл дүүрэн байна, аз жаргалтай байна, хүсэл мөрөөдөл надад байгаа юм. Тэгэхээр энэ маань тэр хөг их шиг буюу өөрийгөө ингэж хөглж өгч, өрөөл бусдын төрүүлж сурсан мэдсэн хүмүүсээс суралцаж явж байгааг нь нэмэр юм. Монгол хүн ерөөсөө энэ зүйлээ л хийж явахдаа жаргалтай байдаг юм шиг байна. Энэ нь хөгжил нь. Одоо тэр яриад байгаа хөгжил юм гэж ойлгож байна. Тэгэд энэ нөгөө тухайн хүний өгдлөөс хамаарат өөр шүү дээ, тий? Тэр хүний хөгжил нь одоо мал аж ахуйн салбарт хөгжих юм уу, газар тариаланд хөгжих юм уу, улс төрийн түвшээр байх байдлаасаа хөгжих юм уу, эсвэл надтайгаа эгэлжирийн ингээд иргэн байгаад хүүхдүүдтэйгээ ажиллаад явах юм уу? Тэр болгон өгдлөө олж байна. Тэнд бол маш олон техникүүд дэлхий дээр гарсан байна, хичээлүүд гарсан байна. Бид нар Univision, Sky Media одоо ерөөсөө л интернеттэй болчлоо. Бүгд үнгүй байна тэнд. Суралцаач гэж. Тэгээд сурсан амьдралдаа хэрэгжүүлээч л гэж. Тэгвэл бүгд хөгжиж чаднаа гэж. За хөгжлийг харах өнцөг л өөр болсон бол тэгж ойлгож байгаа хүмүүс нэлээд өндөр хувьтай гэж зүгээр би хувьдаа боддгийг. Тэ юу хөгжил гэдэг байгаа. Нөгөө үн цэний талаар бодож байгаа бодол ямар байсантай адилхан л гэж би ойлгож байгаа юм л да. Тийм. Гэхдээ тэрийг зүгээр яг жишээ татаж өнөөдрийн төвшөнд одоо дэлхийд тэргүүлдэг улсын хүмүүсийн хандлага тэ юунд анхаарч байгаа, юунд үн цэнээ өгч байгаа, юунд хөгжлийг өгж байгаа харж байгааг нь одоо зүгээр жишээж л ярьж байгаа байхгүй тэ. Юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Бид нар юу хөгжил гэж ойлгоод байгаа юм бэ? Бид нар түрүүн одоо яран дээрээ дурдсан шүү дээ. Бид нар бол ерөөсөө ингээд өгөгдсөн юм аа ингээд сэрхэн чухал юм аа гэж ярьж байгаа бол тэрийг заавал энэ хүмүүсийн туулж үзсэн ч байдаг юм уу те аалтаж үзсэн, эндэж үзсэн, буруу зөрүүг хийж үзснийхаа дараа хөгжиж байгаа улсын тэр замналаас илүүтэйгээр тэртээ тэргүй байгаа өгөгдсөн зүйлийг ойлгоод ухаарад ингээд урагшлах боломжтой юм аа гэдг нь тодорхой байхад ингээд хөгжсөн байгаа улсын жишээнээс хараад л уг нь манайхан ч ойлгоод авчиж болно шүү дээ тийм энэ хүмүүс юуг яриад байгаа юм бэ юуг хөгжил гэж үзээд байгаа юм бэ тэг хөгжсөн хойноо хүмүүс нь өөрсдөө хажуудаа юугаа алдахгүй яваад байгаа юм бэ гэдгийг л ингээд зүгээр нэг хараад чихээрээ ядаа сонсоод нүдэрээ хараад ингээд ойлгоосоо мэдрээсээ энэ мэдрэмж нь байснараа өнөөдөр үн цэнийг юунд өгөх юм хөгжил гэж юу юм гэдгийг ойлгочвол магадгүй тэр түрүүний хэлсэн өдрийн 8,000 төгрөгөөр хоолоо идчих болж байгаа маа гэдгийг л ойлгочихно гэж би ойлгож байгаа байхгүй зүгээр л хувь хүнийхээ үднэс бол тэгж ойлгож. За тэгээд ингийн иймэрхүү төрлийн яриаг хүргэгч гэдэг юм уу би энэ хөгжлийг ярих хүн биш юм аа гэж өөрийгөө ингэж хит даруугаар хэлэхгүй байсан дээр бах уу яа тэгвэл хөгжилтэй хөгжилд хүрж байгаа хүрэх гэж байгаа хөгжлийг ойлгуулах гэж зүтгэж байгаа бас л нэг юм зүтгэл гаргаж байгаа хүн одоо ирээдүйн хойч үедээ Монголынхоо залуустаа том нөлөө үзүүлж тэд нартай аль болоход сэрэгтэн сэхэрэгтэн оюун санааны хувьд ч тэр сэтгэлийн хүчний хувьд ч тэр одоо мэдэрч байгаа зүйлээ эргээд нээж гаргаж ирэхэд нь нээж илрүүлж ухаж тэ одоо бид нэр зан чанарыг яриад байгаа хүн бүрт байгаа зан чанарыг сайн зан чанар бүх хүнд байгаа. Гэхдээ тэрийг ингээд хүн өөрөөсөө ингэж ухаж нээж гаргаж ирдэг юм аа. Тэрэнд нь одоо чиглүүлэг болгож бид нартэй урамшуулж үгээр сайхан чиглүүлгээр ингэж урамшуулж нөгөө хүний сайхан зүйлсийг гаргаж ирж байгаатай яг л адилхан үйл хэрэг шүү дээ. Тэ ер нь энэ нөгөө оюун санаанд нь байгаа үн цэнийн тухай ойлголт нөгөө хөгжил гэдгийг ойлгох ойлголт энэ бүх юмыг чиглүүлж бас өгч байгаа сэрэж өгөхөдүүлээрээ өөрийнхөө үйл хэрэгээр үгээр агаараа нөлөөлж өгч байгаа учраас бас зүгээр нэг энгийн би ийм юмыг ярих хүн биш юм аа гэж бол хэлэх шаардлагагүй байна л гэж би өөртөө бодлоо. За тэгээд үргэлж одоо энгийнээр тэгээд бас зүгээр л яг байгаагаараа өөрийнхөө уншсан, судалсан, мэдсэн, мэдэж яваа, цаашдаач бас судлаад мэдгээд явж байгаа олон зүйлсийнхаа талаар маш нээлттэйгээр тэгээ маш өгөөмрөөр хуваалцдаг маш их баярлалаа. Тэгээ олон залуус үүнээс хэрэгтэй зүйлийг хүлээж аваад хэрэггүй зүйл бараг байхгүй гэж хүлээж аваад тэгээд өөрөө судлаад улам цааш нь сонирхоод ингээд гэрэлтэх болтугай гэж хүсмээр байна. Тэгээд залуустай хандаж бас
өнөөдрийнхөө ярьсан сэдвтэ уялдуулаад тийм ээ бас нэг сэрэх гэд бодох сайхан үгийг хэлээд бас өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлүүлье гэж бодож байна. За тэгээд хөвчлэн л нөгөө нэг энд байгаа л хэдрүүгээ би чиглээд идэг юм шиг санагдтыг. Одоо дэлхийн даяарын цацсан шагаал шиг тархан сууршиж байгаа монголчуудаа хандаж үг хэлмээр санагдлаа л да. Бид нар тэгдэг хээрийн шувуу нисэн үл хөрөх газраас хүний хүү эрдэм үрлэн ирнэ гэдэг. Та бүхэн тэр эрдмээ л үрлж ирээч. Хэдэн доллартай яриад яах гээд байгаа юм бэ? Тэ? Хэрэггүй тэр чинь та авсандаа аваад орохгүй. Яг хөө амьдрал сайжрах л ба. Сайжрах гэдэг нь зүгээр нэг хангалуун элбэг дэлбэг нэг хахад цацгал байх л да. Хэрэггүй. Тэр эрдмийг л үүлж ирээч. Соёлын үрийг ирж тарьж өгөөч. Хээрийн шуу нисэн үл хөрөх газраас хүний хүү эрдэм үрлэж ирэх ёстой гэж хэлмээр. За баярлалаа. За маш их баярлалаа. За тэр их эрдмийг өвлөд очиж байгаа хээрийн шуудаа бас элэгсэг дотноор хүлээж аваарай гэж одоо хүмүүстээ бас урайлмаар байна, хэлмээр байна тийм ээ. Тэгээ сайн сайхан үйлсийг, соён гэгэрүүлэх үйлсийг хүн бүхэн соён гэгэрүүлэх үүрэгтэй эргэн тойрондоо байгаа бүх хүмүүстэй сурсан мэдсэн зүйлсээ хуваалцсан гэдэг бол маш том соён гэгэрэл юм, маш өгөөмөр сэтгэл юм. Тэгээд энэ сайхан сэтгэлээр хүн бүхэн цэцгэлж байх болтугай. Тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлгийн явуулгыг хүлээн аван дахин сайхан ярилцлагыг хүргэсэн хос баяртаа маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баярлалаа.